Дараагийн бичлэгтээ тавтай морил би нөгөө нэг хүмүүсийн коммент тэр болгон бас тодорхой ингэж дэлгэрэнгүй хариулж чадахгүй байдаг учраас богинохон тийм бичлэгээр бас хариулаад явбал цаг хэмнээд бусдад ч гэсэн бас хүртээлтэй болов. Гэхдээ аль боломжоор л ярих үедээ яриа. Тэгэл богино бичлэг оруулах үедээ оруулаад ингээл тухайн үеийнхаа боломжоор ингээд бичлэг хийгээд явъя гэж бодож байгаа. Тэгээд 9,000 гаруулаа болсон байна. Удахгүй ингээд 10,000 боллоо. Миний хувьд бол маш их баяртай байгаа. Та бүхэн маань үргэлж дэмжиж сонсож хийх урам зоригийг маань үргэлж ингэж надад өгж идэг нь бас хамгийн том миний баярлж талархаж явдаг зүйл шүү гэдгийг бас өнөөдөр хэлхийг хүслээ. Тэгээд сувгийг маань дагж амжаагүй хүмүүсээ бас амжаад та бүхэн маань дагаарай. Нэгэндээ бас түгээгээд өгөөрэй. Үргэлж сонсдог та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа шүү гэж хэлээд өнөөдрийнхөө бичлэгэнд оръё. Ер нь бол энэ аргыг ингээд өөртөө хэрэглэж би бас үтсэн байхгүй юу. Тэгэхээр маш гоё үр дүнтэй байсан. Дээрэс нь энэ аргыг хэрэглэснээр маш олон хүмүүс ингээд өөрийгөө өөрчлөөд маш олон зүйлийг ингээд өөртөө хэрэгжүүлж хийж үтсэн байдгаа гэсэн юм бас жижигхэн тийм судалгаа байсан. Тэхийн учраас та бүхэн маань ч гэсэн бас дуустал нь сонсоод ямар арга юм бэ гэдгийг мэдж аваад өөртөө хэрэгжүүлээд үзээрэй гэж бодож байна. За эхлээд та бүхнээс нэг асуулт асууя. Та яг өөрийгөө ер нь яг одоо ингээд сонсож байгаа шууд яг ямар хүн бэ гэдгээ нэг үгээр ингэж тодорхойлж чадах уу? Ер нь багийн хүмүүс бас чаддгүй юм байна л да. Тэгээ би сүүлийн үед бас яг нөгөө энергийн тухай уншаад явж байгаад дээрэс нь өөрийгөө яг ийм хүн юм байна гэдэг зүйл дээр бас маш их ажиллаж байна. Тэгээд одоо ингээд би бичлэг хийгээд 1 жилийн өмнөх бичлэгээ ч юм уу ингээд сонсоод за ингээд дараа жил ч гэсэн ингээд би бас илүү их сурж мэдээд одоо миний бодож байгаа бодлоо ч гэсэн багаар өөрчлөгдөөл энэ үед би ингэж ярьж байсан юм байна да гэж яг өмнө ярьж байсан сэдвүүд дээрээ бас би жоохон одоо дутагдaltaй ч юм шиг санагдах байх. Гэхдээ яг тухайн үедээ л өөрийнхөө яг нөгөө бодож байгаа бодол одоо олж авсан мэдлэг тухайн үеийнхаа өөрийнхөө ойлголтоор ярьж байгаа учраас бас ийм зүйлийг анзаарч ойлголоо. Тэгээд хүн яг өөрийгөө ингээд ер нь сайн мэддэг юм шиг боловч ерөөсөө сайн мэддэггүй юм байна гэдгийг бас дахин ингээд бодоод байж байна. Одоо би яг ийм хүн шүү гэж хэлж чадахгүй байгаа бол өөртөө цаг гаргаж өөртөөгөө ажиллах хэрэгтэй гэсэн тийм үг юм болов уу гэж бас бодоод байна. Би бас өөрийгөө мэддэг л гэж боддог байсан. Ерөөсөө би ийм хүн гэдэг хүн яг үнэндээ бас тийм биш байдгийм байна гэл их гоё юм байна. Өөрийгөө ингээд сонсох цаг нь болсон байна шүү гэл ингээл биднэрт бол маш олон зүйлүүд анзааруул зөндөл байдгийм байна л да. Яагаад бид нар тэгтэл ерөөсөө анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Яг нөгөө тухайн үеийнхаа өөрийнхөө ихтгэл үнэмшилдээ бүр итгэчихсэн ингээл амьдраад идэг юм шиг санагдсан. Та бүхэн маань сонирхож ивэл яг Instagram-аас маань ороод иймэрхүү шинж тэмдгүүд танд байгаа бол өөрийгөө сонсох бас тохиол шүү гэсэн тийм нэг утгатай пост оруулсан байгаа. Сонирхол бас ороод үзээрэй гэж. Хүний яг мөн чанар сэтгэл гэдэг зүйл хинч байсан ингээл яг бүх хүн яг адилхан учраас эвдэрхээ ирүүл маш амархан эвдэрдэг тийм хэврэг зүйл тэгээд бүтээгээд ингээд гоё болгоод хөгжүүлээд ингээ явах юм бол бас маш амархан хөгждөг тийм зүйл гэж байгаа байхгүй юу. Тэрний гол түлхүүр нь ерөөсөө тарих гэж байгаа. Бидний өдөр тутмын дадал уншиж байгаа мэдж байгаа зүйл биеэ ингэж хөдөлгөж дасгал хөдөлгөөн хийж байгаа зүйл тэгэл хөгжиж байгаа зүйл гэдгээс хамаарат дээрэс нь амьдрал дээр гарч ирж байгаа янз бүрийн асуудал байна сорилтууд байна, алдаа байна. Энэ бүгдээс бид нар ингээл хэрхэн даван туулж болох вэ? Тэгэл яаж одоо амьдралд ингээл хандах хэвээр юмд хандах хэвээр вэ гэсэн ингээл баагаар яг юмыг олж аваад жоохон ч гэсэн ингээл өөрчлөгдөөл уг нь бол яваал байна л да Гэтэл бид нар тархиа яг ямар вэ гэдгийг нь мдээгүй. Тэгээд тархиа яг ингээ бүрэн гүйцэд ашиглаж чадаагүй цагт бол яг өөрийнхөө амьдрах тэр арга барилаа олж чаддгүй гинэ. Би бол яг тэр өдөр болго ингээл бүр юм төлөвлөөл яг тэгж бас юм хийдэг хүн биш аахгүй юу би. Тэгтэл ингээд бүр өдөр бүр яг өөрийгөө ингээл хөгжүүлээл өглөө эрт босоод ном уншаал дасгал хөдөлгөөн хийгээл одоо ерөөсөө бүр бүх юм ингээл 100% бүр яаж ингэж амжуулдгийг гэмээр ингэж хийдэг хүмүүс байдаг штэ Тэгтэл энийг бас бүх хүн хийж чадахгүй гэвэл бас үгүй байхгүй юу. Би жишээлбэл одоо начиг хүмүүс байж магадгүй гэж бодож байгаа байхгүй. Би бол тэгж бүгдийг ингэж амарлаг амжуулаад ингээд одоо юу гэдгийг өглөө эрт босч мосдог бол хүн бас биш. Тэгэхээр хүн болгон адилхан байх албагүй учраас
Яагаад заавал одоо тий бүгд өглөөр тасахаар амжилттай байдгийг тэг чадахгүй шүү дээ. Яг үүндээ жимд явъя гэсэн ч одоо боломж нь ч болдгоо, цаг хугацаанд ч болдгоо ч юм уу, ерөөсөө нөхцөл байдал нь бүрддэггүй ч юм уу, тийм зөндөө хүмүүс байна. Яг би ч гэсэн тийм надад юу таалагдж байна, би яг яаж баймаар байна гэдгээрээ ингээд хөдөлдөг байсан байхгүй юу. Ер нь бол хөдөлгөөн үйл хөдлөл хийдэг. Ингээд энийг уншаад ингэсэн чинь бас тэр маань буруу биш байж. Яг тэгэхээр хүн болгон адилгүй учраас тэгтээ дасгал хиймээр байна те, бид нараас эрүүл баймаар байна. Тэгэх юм бол зүгээр цэцэрлэг төрөлөнд очиод гараал гүйчихдэг байх хэрэгтэй. За энэнгээрээ юу хэлэх гээд байна гэхээр бүх юм заавал амжилттай хүний хэлсэн хөтөлбөрийн дагуу чи яг өөрийнхөө амьдралын хөтөлбөрийг тийм болгоод яг бас адилхан амжилттай байх үгүй байхгүй юу. Тэгэхээр зүгээр яг биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр яг өөрийнхоороо амьдрах, за тэгээд дээрэс нь тэндээсээ маш гоё таатаа мэдрэмж авах, тэр гоё өөрийнхөө амьдралын өдөр тутмыг өөрийгөө би гэдэг хүнээл бүтээх гэдэг зүйл маань хамгийн чухал гэж бодож байна. Тэхийн тулд хүн өөрийнхөө үр бүтээлтэй цагийг мэдэх хэрэгтэй. За тэгээд тодорхой хэмжээний өөртөө өдөрт цаг хугацаа гаргаж өөртөөгөө ажилтдаг байх хэрэгтэй мэдээж те. Зүгээр л ер нь хийхийг хүссэн зүйлээ гоё таата хийж чаддаг байх хэрэгтэй гэж. За тэгтэл бас эний чинь хүн болгон тэгэл бодоол байгаа мөртлөө болохгүй байгаа шүү дээ. Хийхийг хүссэн хүнд арга нь олддог гэд нэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр хийхийг хүссэн хүн бол яаж ч байсан юмны аргыг олоод хийн. Хийхийг хүсэхгүй бол хичнээн одоо юу гэдгийг те бүх юм бэлэн байгаа ч гэсэн хүн ерөөсөө хөдлөхгүй, хийхгүй л гэсэн үг. Өөрийнхөө тэгээд хамгийн тохиромжтой би гэдгээр амьдрна гэдэг бол ерөөсөө хамгийн гоё юм байна. Би яг тэгтээ бас ингээл өөрчлөгдөж магадгүй л дээ. Яг одоогийн өнөөдрийн миний сэтгэл хөдлөл бол яг гоё тийм бүр таата мэдрэмжийг авч байна. Хүн хүний хувьд сэтгэл ханамж гэдэг юунаас ямар байх юм, бүгд л өөр л ахалтай маш өндөр сэтгэл ханамж авдаг хүн байхад за ийм л юм уу гэж ингэж те дундуурхан сэтгэл ханамж авдаг хүн ч байгаа. Тийм болохоор хүний сэтгэл ханамжийн бас тэр хэмжээ гэдэг зүйлүүд ч гэсэн дор дороо бас өөр л ах. Миний хувьд бол ингээд сурж мэдээд хөгжөөд өөрийгөө олоод бүх юмыг ингээд нэг тийм ойлгоод явж байгаа энэ үед бол яг энэ өнөөдөр бол гоё таата яг өөрийнхөө амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа тийм гоё цаг үе яваад байгаа байхгүй юу. Тэхийн тулд хүнд ерөөсөө өөрийн гэсэн нэг техник байх хэрэгтэй. За би ер нь ямар одоо арга барилаар өөрийнхөө ингээд хийх хүссэн зүйлээ дуртай ингээд хийх юм бэ? За ямар цаг үед би илүү хийвэл зүгээр юм бэ ч гэдэг юм уу. Тийм одоо зүйлүүдээ бас тодорхой болгож хэрэгтэй юм билээ. Бусдын арга барил техникээр те бид нэр 100% дагаж мөрдөж явна гэдэг юм бол ер нь бол тохирох нь ч байна, тохирохгүй ч байна. За тэгээд дээрэс нь нөгөөдхөө тууштай үргэлжлүүлж чадахгүй байх магадaltaа тий. Яа тэгэхээр тууштай үргэлжлүүлж чадахгүй байна гэдэг чинь биднэрт тохирохгүй л арга техник байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээ начиг ингээд нэг тийм амар дарамттай, тийм хүндтэй, эсвэл нэг тийм шахалтаар энэ төр юмыг хийдэггүй хүмүүст бол бүр хэцүү байхгүй юу. Өөрийгөө хөдөлгөх хамгийн том хүчин зүйлээ хүн ингээд олж мэдж чадах юм бол амархан байдаг юм билий. Нэг тийм зовхгүйгээр ингээд гараал гүйчдэг ч юм уу тий. Тэгэхээр энд юу хэрэгтэй гэхээр хүний сэтгэл хөдлөл хамгийн чухал. Сэтгэл хөдлөл яагаад хамгийн чухал юм гэхээр миний яг өөрийгөө хамгийн гол хөдлөгдөг тэр зүйл бол ерөөсөө сэтгэл хөдлөл байхгүй юу. Тэрийг би бас сүулт ингээд ойлгож мэдсэн. Яагаад тэгэхээр би тэр хийх гээд байгаа зүйл дээрээсээ таатан мэдрэмж авдаг. Тэгээд яг энийг уншсан чинь бүр яг байсан. Хүн ер нь тэгэхгүй бол болохгүй, ингэхгүй бол болохгүй ч юм уу нэг тийм дүрм шиг те юмд баригдаад ингээд хийхээр яагаад ч юм удаан үргэлжилдүүл юм байлээ л дээ. Тэгээд тэр нь яагаад тэр нь ингээд нэг тийм дарамттай санагдаад харин эсвэргээрээ би тэгмээр байна гэдэг тэр нэг өөрийн хүсэлтэй бас нэг сэтгэл хөдлөлөөрөө ингээд тэгэхээр гоё шүү гэдэг мэдрэмжтэй ингээд хийхээр цаанаасаа ингээд гоё тийм хөнгөн тэгээд ингээд удаан хийгээд болоод идэг юм шиг санагдсан. Өдөр бүр ингээд дасгал хийхгүй бол болохгүй гэдэг ингэчээр хүн ер нь айгу дарамттай хийгээд байгаа зү. Тэгээд хийж чадахгүй эсрэгээрээ хийж чадаагүй дэ бас өөртөө айгу сэтгэл дундуур байна. Би ингээ хийж чадахгүй штэ гэдэг ч юм уу тий. Тэгэхээр ерөөсөө л өөртөө хамгийн гол нь тэр тодорхой цаг хугацааг өгөх хэрэгтэй. Би бол ерөөсөө амралтын өдрөөрөө л гүн гэдэг өөртөө. Тэгэхээр хагасаа юм уу бүтсэн. Эсвэл 5 дахь орой бас гүйж болно. Тэгээ ингээд ерөөсөө өдрүүдэд товлцдог болохоор бусд өдөр нь тэгсэнгүй ингэсэнгүй тэгхинсэн тэгхгүй бол болохгүй гэсэн тэр илүү дутуу одоо мэдрэмжинд орж өөрийгөө дарамтлахгүй гэсэн үг юм уу. Гүүхтээ одоо гүүгээд дуусахаараа одоо тэр гоё амттай юм авч иднэ ч гэдэг юм уу. Эсвэл одоо нөгөө гоё ингээд агаар салхинд гараад зураг авнаа бичлэгээ хийнэ ч гэдэг юм. Ингээд нэг тент нэг надад нэг
гүүхээс гадна нэг гоё мэдрэмж төрүүлдэг зүйл байгаад иддэг учраас гүйсний дараа тэр гоё мэдрэмж байдаг учраас гүүх гэдэг нь тийм нэг хэцүү биш болчтой юм шиг л. Тэгэхээр л та бүхэн маань нөгөө хийх гээд байгаа зүйл чинь хэцүү санагдаад идэг бол тэрнийхээ яг нэг гоё зүйлүүдийг нь гаргаж олох юм уу? Тэгэхээр баг хүн чинь нөгөөдгөө төсөөлөд ингээд догтлоод сэтгэл нь улам ингээд дүүрэн болоод байдаг байхгүй юу? Өөрт гоё амархан мэдрэмж төрүүлээд ингээд хиймээр зүйл ахын бол ингээд хийн. Хиймэргүй бол зүгээр хийхгүй гэсэн тийм бодолтой байхаар л ер нь амар. Эсвэргээрээ бүр харин тийм бодолтой байхаар зүгээр ингээд хийгээд идэг юм шиг санагдсан шүү дээ. Одоо жишээлбэл ер нь яг дасгал дээр л яриад байна л да. Тэгээ зөндөөл юм байгаа тий, хичээл, даалгавар одоо юу гэдгийг ажил, за тэгэл өдөр тутамд гэр орон янзлах, цэцлэх бүхэл юм байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрнийхээ яг нэг гоё зүйлүүдийг нь олчих хэрэгтэй гэсэн үг. Тэгжээж тархийг ашиглах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ хүний тархи угаас нь гоё мэдрэмж төрүүлэх зүйлд ингээд татагддаг учраас тэнд ингээд таата сэтгэл хөдлөл гарчил байх юм бол тэр ингээд тархинд таата мэдрэмж төрүүлээд энэ зүйлийг хийгээд ах юм байна гэсэн тэр мэдрэмжийг өгдөг учраас гоё арга. Гэхдээ гол нь тэгмээр байна гэдэг сэтгэл хөдлөл гаргах хэрэгтэй гэсэн үг. Одоо хүмүүс хамгийн гол нь за яг хиймээр байна гэд болж ийн л да. Гэхдээ нөгөө яаж тэр сэтгэл хөдлөлөө гаргах юм бэ гэд бодоод идэг. Заавал ингээд нэг тийм тэрэнд бүр ингээд чин сэтгэлээсээ би өөртөө гүйж гэн гэл ингээд дасгал хийж гэн гэл ингээд амар баярлаад ах биш. Тэр сэтгэл хөдлөл гэхээсээ илүү тэр тархинда эерэг үгнүүдийг л өгөөд ийн гэсэн үг байхгүй юу? Тархиа ашиглаад одоо жишээлбэл гүйж явахдаа эерэг үг хэлэх хэрэгтэй. Ямар гоё агаартай юм бэ? Ямар гоё агаар амьсгалж ийн вэ? Өөрөөсөө хөлсөө гаргаад үнэхээр гоё болчлоо. Би хөнгөрөө цаахан байна гэл одоо ингээл ерөөсөө гоё үгнүүдийг л бодоол хэлээл ах юм бол тархи ерөөсөө тэрэнд ингээл дахин хийгээд ах юм байна гэдэг тэр эргэлтэнд орж идэг гэж байгаа байхгүй юу? Эсвэргээрээ ингээл дасгал хийж одоо нөгөө гүйж мөхтэй ингээл ёо өстэй хэцүү байна, бүтггүй юм байна ёо үхлээ хадлаа гэл ингээд ах юм бол ерөөсөө энэ дахиж хийхгүй зүйл юм байна гэд ингээд ерөөсөө тарих хаага хайчдаг гэж байгаа байхгүй юу? Хийхийг хүсэхгүй болго хайчдаг. Тийм болохоор энэ аргыг хэрэглээд үзэх юм бол та бүхэн маань маш амархан ингээд хийхгүй байсан ч юм уу, хийх дургуй зүйлээ ч юм уу гоё хийдэг болчихно гэж бодож байна. Тэгэхээр яг өөр дээрээ ч гэсэн би энийг бүр мэдэрсэн учраас хүн болгон л ингээд хөлсөө гаргаал гүүгээл ингээд ах нэг тийм угаасаа ингээд сайхан хөвчл ивэл гоё штэ. Тэгтэл тэрийг яаж ингээд гоё болгоод хүмүүс хийгээд идэг юм бэ гэхээр ерөөсөө тухайн зүйлээ хийж явахдаа гоё эерэг үгнүүд өөрийнхөө тархинд л ингээд өгөөл хийгээл хэлээл яваад байна гэсэн үг л юм билий. Яг энэ аргыг бол би мэдээд бол тэгж хийгээд байсан юм биш. Тэгтээ ингээд тийм гоё таата мэдрэмж аваад идэг гэсэн баггүй юу. Тэгээд гүйх байна. За дээрэс нь тэгэл одоо Японы ханз манз бичих ч гэсэн тийм штэ ингээл бичгээд айгүй гоё санагдаал. Ямар гоё бичиж ийнэ гэл ингээл бодоол тэгээд ер нь бол ханз бичмэжтэй ингээд дуртай. Тэгэхээр ерөөсөө тэгж тархиал ашигладаг байсан юм шиг байгаа. Тэгэхээр бүгдээрээ өөрөө хиймээр зүйлийг ерөөсөө яаж амьдрах гэдгээ өөртөө ингээд гоё загварчлаад дизайн хийгээд ингээд өдөр бүрийгээ яг өөрийнхөө хүссэн өдөр бүрээр байлгаж болж байгаа зү. Тэгэхээр ч бүр гоё байгаа зү тий. Тэгээд хин нэгний заавал тий төлөвлөгөө хөтөлбөр тийм зүйлүүдийг дагаж дуурайж ингэж өөрийгөө хүчлэхгүй тэрэн шиг амар юм байхгүй шүү дээ. Тийм болохоор би өдөр тутамдаа яг ямар амьдралын хэм маягтай байж баймаар байгаа. За тэгээд чөлөөт цагаа яаж өнгөрөөвөл хамгийн гоё мэдрэмжтэй байх юм тий өөрийнхөө байх юм гэдгээл ерөөсөө бодож төсөөлж гаргаад за тэгээд тэрнийхээ дагуу үйлдэл хийж явахдаа тухайн үйлдэл дээрээ ерөөсөө гоё дандаа эерэг үгнүүдийг зөндөө ингэж хэрэглэж тархиндаа тухайн зүйлийг хийхэд сайхан мэдрэмж төрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр л өөрийнхөө яаж амьдрахаа бид нар өөрсдөө бүтээж чадна гэсэн юм арга байгаа байхгүй юу? Яагаад хүмүүс тууштай ингэж ихлүүлсэн зүйлээ хийж чадаад байдаг, зарим нь чадаад байдаггүй гэхээр ерөөсөө л тэр тухайн зүйлээ хийж явахдаа тэр боддог бодол эерэг байна уу, сөрөг байна уу гэдэг дээр л байдаг гэж байгаа байхгүй. За тэгэхээр та бүхэн маань ойлгосон бах тий. Өөрийнхөө одоо хийхийг хүссэн зүйлдээ эерэг үгнүүдийн цуглуулга ингэж дүүрэн наах юм уу, сөрөг үгний цуглуулга ингэж дүүрэн наах юм уу гэдгээ шийдээл тухайн зүйлээ хийнэ гэсэн үг. За тэгэхээр хийх зүйлдээ бүгдээрээ гоё эерэг үгнүүдээр нэр өгөөд тархиа зөв ашиглах юм бол тий маш олон зүйлийг хийж бүтээж чадна гэж угаасаа ярьдаг шүү дээ. Тийм болохоор хэрэглээд үзээрэй. Та бүхэнд маань заавал гоё үр дүн өгөх баха гэж бодож जैन. Тэгээд бичлэгийг маань үргэлж сонсдог та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.